Монгол Улсын их хурлын гишүүн Ундрмаа Амар заяа, Бямцагт, Гамболд, Мөнх оргил, Оюн хорол, Ундраа, Цогтбаатар нараас 2018 оны 9 дугаар сарын 22-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2019 оны 4-р сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл хэсэг заалтад нэмж тусган төслийн агуулга бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг дис дараалал бүтцийн шинжтэй засварыг хийж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23(2)-ийн 1 заасны дагуу төслийн зарим зүйл заалтыг гүйцэн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөний дагуу 8 зарчмын зэрэгтэй саналын томьёолол бэлтгэн танилцуулж байна. Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлсэн 9-1-ийн 1 дахь заалтыг бага дунд боловсролын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23-ийн 5 дахь хэсэгт заасны дагуу бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингү тооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боловсрууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслүүд зарчмын зэрэгтэй саналын томьёолол бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингү болсон тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.